1954 онд шаргалжуутын бүлэг аршааныг түшиглэн байгуулсан улсын үйлчлэгээтэй магадлан итгэмжлэгдсэн шаргалжуут аршаан сувил нь байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Шаргалжуут аршаан сувил нь нэг ээлжиндээ 400 хүн хүлээн авах хүчин чадалтай. Шаргалжуут аршаан сувил нь эмнэлгийн ажилтан, галтгооны ажилтан, цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан гэх мэт нийт 120 гаруй ажилчидтай бөгөөд эко буудал, төв байр, өвөл зүүнний байр, гэр зэрэг байруудаа үйл ажиллагаагаа явуулж байна. Шаргалжуут сувилийн эмчилгээ аршаан орд. Шаргалжуутын аршаан орд нь далайн түвшнөөс дээш 2150 метрийн өндөрт шаргалжуут голын хөвөөнд байрладаг. Аршаан булгууд нь байгалийн жам ёсоор оршин минут бүр 4500-аас 5000 гаруй литр аршаанаар урсан байдаг. Уулсаар хүрээлэгдэж 24 цаг тасралтгүй урсах аршааны уур манан хасах цэнэгтэй йон нь стресс тайлах, биед хуримтлагдсан нөөцийг гадагшлуулж дахин шинэ нөөцийг бий болгодог. Шаргалжуутын халуун аршааны орд газар нь бүтэц, найрлага, халууны хэмжээгээрээ өөр 108 төрлийн аршаан булаг. Судлагдж нэршээгүй 200 орчим халуун бүлээн аршаан булаг. Аршаан булгуудад ургадаг олон өнгийн эмчилгээний замаг. Хавар эртээс өвлийг хүртэл ургадаг эмийн ургамлууд. Дотроосоо халуун аршаанаар халдаг, суудаг, хөвддөг хад чулуунууд. Байгалийн халуун уур зэргээс бүрддэг. Эдгээрээс хүний эрүүл мэндэд тустай байгалийн эмчилгээний хүчин зүйлүүдийг онцолж дурдвал аршаанд орох эмчилгээ. Аршаан нь шүлтлэг орчинтой, ангижруулах төлөвтэй, азот, хүхэр, ус төрөгч зэрэг балнеологийн идэвхт хийнүүд нь хүний биеэр нэвчин эд эсүүдэд хүрч үйлчлэн дараагийн урвалд орж хүний биеэс хөлс, шээсээр хорыг гадагшлуулах, дархлааг сэргээх, залуужуулах үйлчилгээ үзүүлдэг. Аршаан уух эмчилгээ. Бие махбодын хүчил шүлтийн тэнцвэрийг сэргээн биеэс бодисын солилцооны дүнд үүссэн хорт бодисыг гадагшлуулна. Аршаан утлаг эмчилгээ. Сөрөг аэроионуудаар амьсгалах үед цэрийг шингэлэх, цэр ялгарлтыг сайжруулж, амьсгалын замыг чөлөөтэй болгох, амьсгалын замын салстын намраа хучуур эсийн үйл ажиллагааг сайжруулах, үрвслийг намдаах, дархлалыг сайжруулах эмчилгээний үйлчлэл үзүүлнэ. Азотын диоксид болон ус төрөгчийн йон нь хүчтэй ангижруулагч үйлдэлтэй. Замаг эмчилгээ. Замгийн ургамалд тухайн аршаан агуулгадах микро, макро элементүүд үүнд азот, фосфор, йод, кальц, магний, зис, цайр, марганц, төмөр ихээр хуримтлагдсан байдал нь үрвслийн эсрэг, дархлал сайжруулах, нөхөн төлжилтийг сайжруулах, гидротацийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Үүдийн нуурын шавар эмчилгээ. Эмчилгээний шавар арсны эдисийг нүхэн сэргээх, чийгшүүлэх, арсыг цацраг идэвхт болон хэд ягаан туяаны үйлчлэлээс хамгаалах, шингээгдэх шинж чанар сайтай тул арсыг бохирдлоос цэвэрлэх, түүнд бактери, мөөгөнцөр, мөн эсэлдэлт, үрвслийн эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. Эдгээр эмчилгээний бүтээгдэхүүнүүд нь харшил, уушиг, тарих, шүд, бөөр, мэдрэл, нарийн бүдүүн гэдэс, эмэгтэйчүүд, хөх, давсаг, хамар, нүд, нуруу, үе мөч гэх мэт олон эрхтэнд эергээр нөлөөлөн бие махбодыг ангаан эмчлэх эмчилгээний нөөц болдог. Шаргалжуутын хоол зоогийн үйлчилгээ. Өглөө бүр шинэ хоньны махаар хийсэн эмчилгээний болон энгийн хоол зоогоор танд үйлчилнэ. Мөн та амарч совилуулах үед йог, бясалгал гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдэд хамрагдах боломжтой.